G4 нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ нэвтрүүлгээрээ аялал жуулчлалын салбар, за тэр дундаа энэ салбарын хамгийн томоохон тооцогддог ITB Берлийн олон улсын үзэсгэлэнгийн тухай үзүүлэх болно. Ингээд та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Берлийн ITB-ийн дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн бөгөөд аливаа улс орны хувьд Европын аялал жуулчлалын зах зээл дээр өөрийн эх орноо сурталчлах бололцоо олгодгоороо онцлог юм а. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага компаниуд энэхүү үзэсгэлэнгээр өөрсдийн аялал жуулчлалын газар нутаг болон бүтээгдэхүүн үйлчлэгийг сурталчлан борлуулдаг. Үзэсгэлэнд оролцогчид нь бараг 6 их найд еврогийн аялал жуулчлалын худалдаа хэлэлцээрийг хийдэг байна. 2010 онд гихтэл уг үзэсгэлэнг нийт 179,351 үзсэн гэсэн тооцоо байдаг. Мөн дэлхийн 89 улсын 7,200 гаруй сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн уг үзэсгэлэнг сурталчилсан байдаг. Дэлхийд томоохон тооцогддог ITB Берлийн 2011 аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс маань соёлын түн шорноор анх удаага оролцох гэж байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнд дэлхийн 102 орчим орны төлөөллүүд ирж өөрийн орныг сурталчилдаг бөгөөд энэ удаад манай улс соёлын түн шорноор оролцсноор өөрийнхөө орныг сурталчлах сайхан боломж бидний өмнө нэгдээд байгаа юм а. Манай улс Берлийн ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа ба 2011 онд уг үзэсгэлэнд соёлын түвш орноор оролцох тухай шийдвэрийг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор батлан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Жил бүрийн Берлийн ITB үзэсгэлэнгээр Европын жуулчдын сонирхлыг татах нэг улсыг түвш орноор сонгож сурталчлагыг нь өргөн хүрээнд дэмжин явуулдаг бөгөөд энэ нь тухайн улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар зуучдын тоог нэмэгдүүлэх онцгой ач холбогдол болдог юм а. Аялал жуулчлалын салбар томоохон тооцогддог ITB Берлийн үзэсгэлэнд манай орноос урлаг соёлоо сурталчлахаар маш том бүрэлдэхүүн явж байгаа. Тэгэхээр бүрэлдэхүүний шалгаруулалт ямар вэ? Бүрэлдэхүүнд ямар албан байгууллага хүмүүс орсныг та бүхэнд одоо үзүүлье. Соёлын аялал жуулчлал нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа аялал жуулчлалын төрлөлөө. Соёлын өв, музей, концерт, урлагийн наадам үзэж, соёл урлагийн арга хэмжээнүүдэд оролцохоор янз бүрийн орнуудыг зорих зуучдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхийн аялал нь олон улсын аялал жуулчлалын зах зээл нь ялангуяа Европын зах зээлд улам бүр ач холбогдолтой болж байна. Түүх соёлын ариун өвтөө Монгол улс нь Европын зуучдыг татах бүрэн боломжтой билээ. Албаны бүгд найрамдах Герман улсын Берлин хотноо одоо 3 дугаар сарын 9-өөс 13-ны өдрүүдэд ITB Берлин 2011 аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд одоо Монгол улс соёлын түвш орноор оролцох болж байна. Тэгэхээр энд одоо соёл Монгол орныг сурталчилсан соёлын талаар сурталчлах багийн бүрэлдэхүүнийг ахлаж оролцох гэж байна. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар одоо ажлын хэсэг байгуулагдсан сонгон шалгаруултыг зохион байгуулсан. За энд одоо 12 урлагийн байгууллагууд хамтлаг оролцсон. Тэгэхээр одоо энэ сонгон шалгаруултаас одоо бид нэр 19 хүний бүрэлдэхүүнтэй Монголын орныг одоо соёлын түвш орноор оролцоход Монголын уламжлалт зам заншил соёл урлагийг одоо бүрэн хэмжээнд сурталчлах ийм бүрэлдэхүүнийг одоо сонгон шалгаруулсан. Энд одоо арга хөлийг хамтлагийн мөн одоо циркийн уран нугаралт үзүүлбэр, хөөмий, уртын дуу гэх мэтчлэн уламжлалт урлагуудыг сурталчлах ийм одоо бүрэлдэхүүн сонгон шалгаруулад одоо тус үйл ажиллагаанд оролцохоор бэлтгэл сургуультай хийж ажиллаж байна. Монголчууд чинь асар их одоо түүхэн уламжлалт одоо ардын урлаг, язгуур талаасаа бол нэм баялаг ийм орон. Дэлхийн ЮНЕСКО соёлын өвд одоо манай олон өвд бүртгэлээ. Уртын дуу, хөөмий, за гэх мэтлэн олон одоо морин хуур бид олон одоо өвдөө бид нар бүртгүүлсэн. Энэ жил ихэд хамгийн сүүлд одоо хөөмий, цоор, цоор гэх мэтлийн одоо бит бас үүдийг бүртгүүлж байгаа. Тэгэхээр энэ одоо агуу их уламжлагдаж ирсэн
өв соёлоо одоо сурталчлах, Монгол орноо сурчлах ийм багийг л одоо бид нар сонгож одоо энэ тал дээр сурталчлах том ажил болох байхаа гэж бодож байна. Энэ хөтөлбөрт бол Монголын соёл урлагийг тодорхой ийм танхим тийм ээ одоо байрлалд бол сурталчлах ёстой. За үүний зэрэгцээ бол зургийн үзэсгэлэн гарна. Монгол уран зураг, гар зургийн одоо үзэсгэлэн гарна. За тэгэхээр нэлээ томоохон бүрэлдэхүүн энэ ITB Берлин 2011 аял жуулчлалын олон улсын үзэсгэлэн одоо Монгол төн шорноор оролцох ийм хариуцлагатай үзэсгэлэн бид нар оролцох гэж байна. Тэгэхээр Монгол орны ийг одоо сурталчлах энэ агуу их үндэсний ястны уламжилт урлаг, уламжилт зам заншил бүхий л зүйлийг одоо бид нар хувцас, хэрэглэл бүхэл энэ зүйлийг одоо үзүүлэх ийм хариуцлагатай үүрэг байгаа учраас бид одоо энэ олон улсын том арга хэмжээнд одоо нэлийн бэлтгэл зохион байгуулалттай оролцсон гэсэн ийм бодолтой байна. За одоо ITB те олон улсын одоо жил бүр уламжлалт болгон зохиогддог энэ үзэсгэлэнд манай торгоо загвар компани энэ жил одоо анх удаага оролцох гэж байгаа. Үүндээ бол одоо бид нар маш их баяртай байгаа. Энэ аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсноор манай одоо торгоо загварын компани Монгол үндэснийхээ хувцсыг сурталчлан таниулах, мөн Монголын одоо түүхэн соёл уламжлалыг харуулсан одоо тэр улсад одоо манай Монголд одоо өргөдөж тэр хүмүүсийг одоо байлдан дагуул дуудаж авчрахын тулд одоо өөрсдийнхөө загварын чиг хандлага за өшөө тэр одоо манай Монголын одоо бас сайхан охтууд манай одоо тэнд явах гэж байна. Тийм тэгээд одоо тэнд олон улсын одоо дэлхийн том үзэсгэлэнд оролцож явах ч одоо бид маш их баяртай байгаа. Энд бол одоо бид нар бас нэгэн бас нарийн шалгуураар одоо сонгон шалгууралтанд орж шалгарт оролцож байгаа. Үүнд бол одоо манайхаас бол 6 хүний бүрэлдэхүүнтэй явна. За энд бол арга хэмжээ хамтлаг, тэг үндэсний дуу үжиг эрдмийн чуулга, за манай торгоо мэдээллийн агентлагийн ингээд нийлээд бид одоо нэг бүтэн баг болоод энд бол оролцох гээд одоо бол бэлтгэл ажилд орчод байна. Үндсэндээ бол одоо 6-аас 7 коллекцийн хувцсыг үзүүлдэг. Саяхан манайх 10 жилийн ойг хийсэн. Манайх жил бол өөрийнхөө бие даасан шоу тоглолтоороо Монгол үндэсний одоо чиг хандлагыг тодорхойлсон одоо олон маш олон баяжмал хувцснуудтай байдаг. Тэгээд үүнээсээ бид нар өөрсдөө сор болсон Монгол үндэснийхээ хувцсыг орчин үеийн одоо хэв загварт оруулсан. Тэгээ Монголын үндэсний одоо манай Баатарлаг 13-14-р зууны үеийн эзэнт гүрнийг илтгэсэн нэг коллекц авч явж байна. За манай одоо бурхтын одоо энэ сайхан одоо тэг жаягаас үзүүлсэн тийм загварыг үзүүлэх гэж байна. Мөн Монголын одоо сайхан хаттын одоо түүхийг өгүүлсэн сайхан Монгол хаттын хувцсыг үзүүлэхээр ингээд нийт 4 коллекцээс бүрдсэн 20 хувцтай явах гэж байна. Манайх бол одоо яг аялал жуулчлалын чиглэлээр одоо аялал жуулчлалын одоо компани одоо тур компаниудтай тийм ээ хамтарч ажиллаад одоо 4 дахь жилийнхээ нүр үзэж гэж байна. Тэгээд энэндээ бид нар бол зундаа бол манай Монголд бол маш их олон аялал жуулчд ирдэг, гадаадын зочдгийчд ирдэг, мөн манай оюутан сурагчид ч ирдэг. Үүндээ бол бид нар бол яг бусад одоо Монголын үндэсний одоо түүхэн соёлыг харуулсан өчнөөл олон сайхан тоглолтууд байдаг. Манай ганц давуу тал бол бид нар Монгол үндэснийхээ хувцсыг одоо сурталчлан таниулж мөн Монголынхаа үндэсний язгуур урлагтай хослуулсан тийм бие даасан одоо шоу тоглолтыг 100 жуулчдад зориулаад одоо 6 сарын 1-ээс 9 сарын 15 хүртэл өөрийнхөө байранд үзүүлдэг. Энэ утгаараа одоо гадаадаас ирсэн зочд маань одоо манай хээр хөдөө талаар явахаас гадна одоо бас бидний одоо манай Монгол үндэсний хувцсыг одоо үзэх маш их сонирхолтой. Тэгээ маш их манайхын зундаа бол үздэг. Үзэгчтэй бүхэндээ G4 нэвтрүүлэг үргэлжлэн үргэлжлэхээр байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг та бүхэндээ Монгол орны аялал жуулчлалын өнөөгийн салбар ямар төвшөнд явж байгааг танилцуулж байгаа. Тэгвэл манай студид зочид ирсэн байна. Тэгэхээр аялал жуулчлал, байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын газрын орлогч дарга, за мөн үндэсний аялал жуулчлалын үндэсний төвийн орлогч захирал, за маркетинг хариуцсан мэргэжилтэн гэдэг олон хүний бүрэлдэхүүн ирсэн байна. Тэгэхээр бид одоо 3 сард Монгол орныгоо сурталчлах олон улсын үзэсгэлэнт явах гэж байна. Тэгэхээр энэ Берлинд болох үзэсгэлэн ямар үзэсгэлэн болох юм? Ямар өргөн хүрээнд болдог үзэсгэлэн бэ гэдгийг эхлээд танилцуулаач. Дэлхийн одоо ТV бүс болгонд ийм аялал жуулчлалын сэдвээр ийм үзэсгэлэн арга хэмжээ жил болгон зохиогддог л доо. Жишээлбэл Солонгост байна, Бээжинд болдог, Азийн, Японд болдог. Ингээд эднэртэй ингээ харьцуулаад үзэхэд ITB буюу Берлинд болдог ITB хэмээх энэ аялал жуулчлалын үзэсгэлэн бол
хамарж байгаа хүрээ оролцож байгаа орны тоогоор бол эрс ялгардаг л та. Өөрөөр хэлбэл хамгийн том хэмжээний одоо бараг глобал хэмжээний ийм арга хэмжээ гэж ойлгож болно. Жишээлбэл ганц хоёр тоо дуртахад бол нийт оролцож байгаа орны тоо бол 180-аар илүү гараа явждаг. За 7200 гаруй сэтгүүлчид тэнд ажиллаж дэлхийн өнцөг улам бүрд мэдээлэл хүргэдэг. Мөн одоо хэдэн тэрбумаар нь тоологдоход Еврогийн ийм аялал жуулчлалын гэрээ хэлцээрүүд тэнд явагддаг. Тэгэхээр өнөөдрийн аялал жуулчлалын салбарын дэлхийн хандлагыг хамгийн тодорхойлдог. Улс орнууд бол өөрсдийнхөө оронд аяллалын эрх жуулчлалын тоог нэмэгдүүлэх хамгийн том боломж гэж үздэг. Ийм үсгэлэн арга хэмжээ байгаа юм. За энэ үсгэлэн арга хэмжээнд Монгол улс анх удаа соёлын түнш орноор сонгогдож энд оролцож байгаа. За соёлын түнш орн гэдэг маань бол энэ жилээс бий болж байгаа категори байгаа. Тэгээ анхны орноор Монгол улсыг сонгосон нь бидний бас бахархлыг төрүүлж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр Монгол улсын соёлыг дэлхийд гайхагдсан ийм өвөрмөц байна гэж үзээд 180 гаруй оролцож байгаа орондоо Монгол улсыг соёлын түншлэгч орн гэж танилцуулж явж явна гэсэн үг. Тэгэхээр бусад оролцож байгаа 180 гаруй орноос илүү өндөр хэмжээнд танилцуулагдах ийм боломж гарч байгаамаа. Тэгээ урд жилүүдэд бол Монгол улсын ITB үзэсгэлэнд бол жил болгон оролцож ирсэн байгаа. За энэ жилийн хувьд бол бас нэг онцлог нь бол зөвхөн одоо салбарын яамны хүрээнд биш. Энэ засгийн газрын тогтоолоор оролцохоор шийд гаргаж засгийн газраас төсөв хөрөнгийн шийдээ ингээд нэлээд өргөн хүрээнд оролцож байгаа. Берлинд болох үзэсгэлэн бол дэлхийн нийтийн анхаарлын төвд болно. Хүмүүс Монгол орн гэж ямар орн байдгийг тэндээс харах болно. Тэгэхээр үзүүлэх гаруулах юмны хувьд хэр баялаг байх вэ? Оролцох бүрэлдэхүүн нэлээд олон байх юм.